бид нэр хамгийн түрүүнд онгоцноос бууж ирж байгаа хүмүүстэй мэдчилдэг, вагоноор орж ирж байгаа хүмүүстэйгээ мэдчилдэг, машинаар ороод ирж байгаа хүмүүстэйгээ мэдчилдэг. Энэ л бид бол Монгол улсын хамгийн ихэнд харж байгаа нүр царай болол гэж бодож эндээ хичээж ажиллахыг боддог. Үйлчилгээний стандартад чанд мөрдөж ажиллахыг боддог. Ирарэ компани эрхүүгийн чиглэл явах IO 231 аяллыг зарчивчид явагдах хэмт орцгоно. За сайн байна та. Энэ бол Монгол улсын агаарын хил. Цэнхэр гаригийн эргээд минут секунд тутамд Монгол улсад ирж бас буцах цэг. Энд 24 цагийн турш Монгол улсын хилийн аюулгүй байдлын төлөө хилчин шалгагчид үр гүйцэтгэдэг юм. Хилийн цэргийн дэг 218 дугаар анги нь Чингис хаан олон улсын нисэх буудалд байрлаж үйл ажиллагаагаа явуулдгаараа бусад хилийн ангиудаас онцлогтой. Хил, гайл, мэрэгжлийн хилтийн байгууллагын алба хаагчид ч мөн адил хуулиар хүлээсэн чигүүргээ хэрэгжүүлэн дэлхийн 200 гаруй улсын иргэдийг улсын хилээр шалган нэвтрүүлэн ажиллаж байна. За хилийн цэргийн дэг 218 дугаар анги нь Монгол улсын хилийн тухай хуулиар улсын хилээр зорч дээр үеийг шалган нэвтрүүлэх хилийн момтын аюулгүй байдлыг хангах үндсэн чигүүргийг хэрэгжүүлж ажиллаж байна. Монгол улсын засгийн газрын тогтоол гарч Чингис хаан олон улсын нисэх буудлыг 2021 оны 7 сарын 4-ний өдөр ашиглалтанд оруулснаар Чингис хаан олон улсын агаарын зам бонд, хуучин Буянтхай олон улсын агаарын зам бомтоос нүүж шилжиж ирж өнөөдөр хүртэл ажиллаж байна. Буянтхай олон улсын нисэх буудалд 2019 онд 1.2 сая иргэнийг улсын хилээр шалган нэвтрүүлж байсан бол Чингис хаан олон улсын нисэх буудлаар өнгөрөх чонд бид бүгд 1.8 сая зорчийг шалган нэвтрүүлсэн байна. Мөн агаарын хөлгийн тоо давтамж зарим шууд нисэлтэй улсуудын нислэг нэмэгдсэнтэй холбогдуулан албаны ачаалал ус нэмэгдсэн. Хуучин бид бүгд зуны нислэгийн цагийн хуваар, өвлийн нислэгийн цагийн хуваар гэдэг үсэн бол одоо бол 24 цагийн хугацаанд зорч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасралтгүйгээр үргэлжлэж байна. Өсөлтийн өндийн энэ том нисэх бодол дээр агаарын хилийг манж хилийн цэргийн дэг 218 дугаар ангитай манай нисхийн аюулгүй байдал хамгаалтын алба болон гайл гадаадын яриат тусгай чигүүргийн байгууллагууд 24 цагт хамтран үйл ажиллагаа явуулдаг юм байнамаа. За энэ сайхан хилийн цэргийн сайхан залуучууд хамтран ажиллахад таатай байдаг. Монгол улсад зөрчил ирж байгаа мөн Монгол улсаас аялан нисж байгаа бүх зорчигчдод бид бүхэн үйлчлэг үзүүлдэг. Монгол улсын хилийн тухай хуулийн 4-р зүйлд Монгол улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас заглаж Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг Монгол улсын хилийг нь уг шугамаас эгц дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна гэж заасан байдаг. Агаарын хөлгөөр улсын хил нэвтэрсэн иргэд Монгол улсын хил нэвтрэхийн тулд улаан шугамны ард зогсох ёстой. Тортог суулгаж боломгүй хил хязгаар гэдэг энэ учир хилийн шугамны цаана гიშгэх үгийг хилчин шалгагчид албаны өндөр сонор сэрэмж үүрэг хариуцлагыг хүлээн шалган нэвтрүүлдэг. Өнгөрсөн онд 1.8 сая иргэнийг Чингис хаан олон улсын агаарын замын бомтоор шалган нэвтрүүлжээ. Чингис хаан олон улсын агаарын замд бомтж байгаа шалгагч нар тавьдаг шалгуур маань болохоор хууль эрх зүйн мэдлэгтэйгээс гадна гадаад хэл 2 дахь жилээр мөн адил тодорхой мэдлэгтэй байгаас гадна шалган нэвтрүүлэх албаны үйлчлэгээний стандартыг шахаж ард иргэдэд Монгол улсын хууль болон засгийн газраас гарсан тогтоол, журам эдгээрийг ард иргэдэд ойлгомжтой бөгөөд зөв тайлбарлаж хуулийн хэрэгжилт болон тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилладаг оршиж байгаамаа. Конбанва. Моши ареба кудасай. Монголの ID カードです。はい、モンゴルで。ありがとうございます。日本語上手ですね。Ахмад хонгор цолын хувьд
одоо хэд итгэжилтэй хилчин шалгагчаар ажиллаж байна вэ? Миний бие 19 дэх жилдээ ажиллаж байгаа. Анх 2006 онд ажлын гараагаа Хөлийн цэргийн техник 108 дугаар ангиас эхэлж байсан. Тэгээд 2009 оноос хойш одоо өнөөдрийн хүртэл тус ангитай ажиллаж байна. Баримжчгийн шалгагч хүн гэдэг бол ер нь маш их сонор сэрэмжтэй, бас нарийн торгон мэдрэмжтэй, ер нь альва юмд үргэлж сурч бүх шинэ болгоныг ингэж эрэл хийсэн тийм л хүн байдаг болов гэж би өөр нь өөрийгөө тэгж боддог. Тэгээ маш олон гэрээ хэлцээрүүд өдөр бүр шинэ тушаал журмууд гарч идэг, тэр болгонтой танилцж авахгүй бол тэг хоцрогдох юм маш их. Тийм учраас ер нь дор нь л юмаа судлаад явж явах хэрэгтэй л гэж боддог. Маш торгон мэдрэмжтэй байх хэрэгтэй болов гэж боддог. Штамба цехнээсээ аваад гарч ирдэг юм байл шүү дээ тий. Штамп ер нь бол та бүхний хувьд бол маш одоо хариуцлага дагуулсан тий. Бас үн цэнтэй зүйл болоо гэж бодож байна. Тийм шүү дээ. Ер нь бол бидний хамгийн гол зэвсэг бол бидний цохиурхий буюу штамп байгаа. Тэгээд бид нэр маш их орой дээдлж явдаг гэдэг шиг. Хамгийн их хайрлж хүнддэг л юм чинь бидний одоо штамп шүү дээ. Хүн болгонд өөр байх уу? Дээлгүй ах уу? Хувийн дугаартайгаа ингийн зэрэгчэн шийдэрээр энийг авахын тулд бид нэр дагалдаж удаан хугацаанд суралцсан. Тэгээд ер нь 6 сар орчим суралцсан бүх юмаа таньж мэдэн шалгалтаа өгөн. Тэгээд шалгалтанд тэнцсэн албаа агчид ингийн зэрэгчэн шийдэрээр штамп болгогддог. Одоо энэ таны ажиллаж байгаа 19 жилийн хугацаанд ер нь Хөлийн зөрчил нийт одоо хэдэн удаа гарсан гэж одоо багцаа тав байдгүй. Програм анх шинжлэхдээ ер нь одоо 2-3 удаа шинжлэгдлээ шүү дээ энэ хугацаанд. Тэгээд энд бол яг анхны одоо улсын бүртгэлийн програмд нэгдэж орж байгаа үед бол маш их зөрчил өдөр тутам бараг гардаг байлаа. Одоо сүүлийн үед бол ер нь бол бас маш багасж байгаа. Яагаад тэгэхээр улсын хэмжээнд бид угаасаа цахимжиж байгаастай бүх сүлжээ хоорондоо холбоотой болж байгаа учраас харьцангуй гайгүй байгаа. Тэгээд онцлог айгүй тийм сонин зөрчлүүд бол илрүүлж исэн. 2 ихэрч байдаг юм уу те? Эсвэл нэг 10 настай хүүхэд, эмэгтэй хүн, эрэгтэй болсон гэдэг тиймэрхүү төрлийн зөрчлүүдийг бол илрүүлж исэн. Голцоо ер нь дэд ахлагч байхдаа илрүүлсэн зөрчлүүд маань хамгийн үнцэнтэй тийм л санагддаг та. Шалгагчийн тий хамгийн одоо анхаарах хамгийн ихэнд харах ёстой зүйл нь юу байдаг вэ? Тэгээд бидэнд нэг зайлшгүй хийх үйлдэл гээл байдаг. Тэгээд тэр нь яг рефлекс болцсон байдаг. Хүний зорчигчаа өөдөөс алхаад ирж байхад нь тэр үйлдэлүүд маань хийгдэж эхэлж идэг. Тэгэл пассвортаа аваад ерөөсөө бүхий л нөгөө нэг хэдэн үйлдэлүүд маань яг дотроо дараалалаар орцсон байдаг байхгүй. Тэгэл тэрийг харна хүний мэдээжийн иргэнүүд бол чухал эрхтэн. Тэгээд ижисүүлэх бас маш олон юмнууд байгаа шүү дээ тий. Яг ном журмынхаа дагуу ижисүүлэлтэй хийн. Гэхдээ хүний нүдэнд нэг тийм яг юунд байдаг. Хүний яг худлаа ярьж гин үү, үний ярьж гин үү. Тэгээ нас нь хэдийн орчим юм бол доо. Тэг хизээ хамгийн сүүлд энэ пассвортыг авсан тэр үеийнх нь насн дээр нь очиж нэг бодож үзэн тэ тэгээд ер нь их сонор сэрэмж авал самбаачтай байх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Газ хөрүүлээ бодчихдаг. Тэ. За бидний нэвтрүүлэг шинэ оны хамгийн эхний дугаар болж 2025 оны хамгийн эхний дугаар болж үзэгчдэд хүрж байгаа. Тэгээ 2024 оны 12 сард хил хамгаалах байгууллага шилдэг одоо тий аль пагштай шалгаруулж сүлдэт баган шагнал гардуулдаг. Энэ шагналын эзэн бол одоо Хөлийн цэргийн ТЭК 218 дугаар ангиас та гардаж авсан шүү дээ. Яг сүлдэт баган шагнал авч явахдаа таны сэтгэл ямар байсан бэ? Сэтгэл маш өндөр байсан. Тэгээд би одоо сүлдэт баган хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд шагнал болох сүлдэт багныг одоо миний 1 жилийн биш 2 жилийн биш те 5 жилийн биш миний энэ нийт энэ хил хамгаалах байгууллагт ажилласан энэ үр өгөөжийн минь үнэлж те ангийн удирдлага хамт олон маань намайг дэвшүүлж энэ шагнал тодорхойлсон болов гэж бодсон. Тэгээд сэтгэл бол үнэхээр хөдөлжсэн. Ар гэрийнхнийхөө өмнө алдар нэрээ дуудуулаад те маш гоё тийм торгон мэдрэмж байсан. Үнэхээр их баяртай байсан. Хүн явандаа айгүй их оронч болдог тий. Анх орж явахдаа нэг өөрөөсөн чи яваан дундаа амар их оронч болдог. Манай гэр цэргийн хүн байхгүй л тий. Тэгээд бид сур ганцхан цэргийн хүн. Гэхдээ би өөр нь айгүй ажил мэргэжлэрээ бахархаад өнөөдрийг хүртэл шантралгүй амар хайртай болохоор тэгэл явсаар байгаа л өдөө хүргэсэн тий.
Нэвтрүүлгийн энэ хэсэгт Хилийн цэргийн тэг 218 дугаар ангийн баримт бичгийн шалгагчид өнгөрсөн онд улсын ил нэвтрхийг завдсан ямар зөрчлийг илрүүлсэн талаар үзүүлэх болно. Өнгөрч буй 2024 онд Чингис хаан олон улсын агрын замын бомтоор зочд тээврийн өрсөлдөөн нэмэгдхийн яриар бусдын баримт жишг ашиглах, зохиомжтой өгдгөн ашиглан баримт жишг гаргуулах, хил нэвтэрсэн тэмдэглэлийн хурамчаар үлдэх, улсын ил нэвтрхийн баримт жишггүй зөрчлүүд голчлон гарлаа. Дээрх зөрчлүүдийг шалгагч бүрэлдэхүүн албаны өндөр ур чадвар, сонор сэрэмж гарган илрүүлэн ажилласан. Тухайн зөрчил нь Монгол Улсын эдийн засгийн хуулийн 22 дугаар зүйл, эрүүгүйлийн 19-14 дугаар зүйл заасан холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тус зөрчлүүдэд хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хууль заасан үндслэл журмын дагуу хойшлуулшгүй болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж холбогдох хуулийн хэлтийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа. 2024 оны 9 сард Стамбул Улаанбаатар чиглэлийн ТК 236 дугаар аялын онгоцоор зөрчил илрүүлсэн. Тус зөрчил нь болохоор бусдын нэр регистрийн дугаарыг ашиглан хил нэвтэрсэн. Тэгээд буцаж ороход нь илрүүлсэн. Паспортын зургийг хараад хүний харж идэл кабинаар орох гэж зогсож исэн. Тэгээд очиод царайгийн тулгаад асуудал өөрт нь дахиад нэг өөрийнх нь яг үндсэн өөрийнх нь бичиг баримт байсан. Тэгээд өөрт нь байсан баримтчийг уншуулад шалгасан чинь өөрийнхөө бичиг баримтаар одоо Монгол улсын хил рүү орохыг завдсан. Тэгэхэд болохоор өөрөө би ингээд гарахтаа хүний нэр регистр ашиглаад ингээд улсын хилээр гарсан юм аа. Одоо ингээд өөрийнхөө энэ болохоор миний яг жинхэнэ паспорт, миний нэр регистр жинхэнэ паспорт болохоор энэ гээд надад хэлсэн. Байгууллагт ороод анх удаа хилийн зөрчил илрүүлсэн. Тэгээд ерөөс онц хэлцээ өдр болно гэж бодог байсан. 23 наснда болсон болохоор бас нэлийн залуухан болсон. Тэгээд 10-15 жил ажиллаад зөндөө олон хилийн зөрчил илрүүлсэн хүмүүс аваагүй байхад басна бол маш их баяртайсан. Энэ жил би онцлог зөрчил илрүүлсэн. Энэ жилийн онцлог зөрчил маань болохоор хоёр талын штамп орох чиглэлд илрүүлсэн байгаа. Стамбул Улаанбаатар чиглэлийн аяллаа онгоцон дээрээс Туркийн тэгээд Монгол улсын штампыг хуурамчаар үйлдвэрлэсэн зөрчил илрүүлсэн. Тухайн хүн орж ирэхэд бол бүртгэл нь байгаагүй. Штампыг хуурамчаар үйлдсэн илт тодорхой байсан. Тэгээд гүнзгийрүүлсэн шалгалт хийгээд тухайн зөрчлөөрөө би энэ өнгөрсөн 2024 онд онц элчин цол тэмдгээр шагнуулсан байгаа. Тэгэл нөгөө шалгагчийн ур чадвараараа тухайн паспорттай нөгөө олон жил ажилласан болохоор эргүүж тойруулж харж байгаа л тэгээд илрүүлсэн дээ. За өнгөрдөг 2024 онд бид бас хил хамгаалах байгууллагын нийт судалгаануудыг авч үзэхэд Монгол улсын хилээр гарч байгаа нийт зөрчлүүдийн 80 орчим хувийг манай бомтоор илрүүлсэн байдаг хилийн зөрчлэн. За энэ дээр бол хуучин уламжлалт одоо үгдийн бид бүгдийн мэддэг арга барилыг ашиглаж хилийн зөрчилүүлдэх зөрчлүүд байсан бол за энэ өнгөрдөг жилийн хугацаанд бас нэг тодорхой тооны шинэлэг зөрчлүүдийг гаргасан. Энд бол ерөнхийдөө хувь хүний мэдрэмж, шалгагч бүрэлдэхүүний ур чадвар мэдрэмжийн асуудал дээр илрүүлэлтүүд явагдаж байгаа. Нислэгээс нислэгийн хооронд зорчигч бүрийг улсын хилээр шалган нэвтрүүлэх үүргийг хилчин шалгагчид хүлээх бөгөөд өнөөдрийн эрх чиглэлийн ээлжийн ахлагаар Ахмад Урам Туяа гарч байна. Онгоц буулаа зорчигчид орж ирлээ. Ажлын үргэлжлэх аж. За хаширдна. Хаширдна байна уу? Хаж идэрсэн хаширдна. Хамрэгрийн намайг ахлах шалгач Ахмад Урамчаа гэдэг. За бид өнөөдөр 9 цагаас ээлж хүлээж аваад бомтын маань үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. За бид ээлж хүлээж авснаас хойш 11 дахь онгоцоо аваад энэ бас дараагийн 9 цаг буутал бид нэр ээлж дараагийн ээлжиндээ хүлээж өгч өгтөл өглөөний одоо 9 цаг хүртэл үйл ажиллагаа маань тасралтгүй явагдана. Одоо шөнийн 1 цаг 40 минут болж байна. Одоо 2 цагаас онгоц буух хэвээр 4 цаг хүртэл тасралтгүй бид онгоцтой байгаа. За манай бомтын ачааллын хувьд өвөлдөө дотоодын нислэг ер нь их талдаа болдог. За одоогоор бол сурагчдын амралт эхэлсэн байна. Хүүхдүүд гэр бүлээрээ те хүмүүс гэр бүлээрээ их аялдаг болсон. Тэгэхээр ер нь жоохон зорчигчдын урсгал бол нэлээд ихсэх байгаа. Ихтэй зуны ачааллаас ер нь ялгаа байхгүй болсон. Бидний хувьд Монгол улсын хилээр зорчиж байгаа зорчигчдыг угтаж үдэж авахдаа маш их таатай байдаг. Иймд та бүхэн маань улсын хилээр нэвтэрч гарахдаа соёлтой боловсон зорчиж байгаарай гэж хэлье. Хилийн тухай хуулийн 28 дугаар зүйл хилийн бомд түүнд мөрдөх журамд
Хөлийн бомбдод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа улсын хөлийн аюулгүй байдлын салшгүй хэсэг бөгөөд хөлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт явуулах бололцоог бүрдүүлэх, дэг журам сахиулах, хууль бус үйлдэлээс үржилэн сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, онцгой нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх цогц арга хэмжээнээс бүрдэн хэмээн заасан байдаг. За хөлийн цэргийн 0218 дахь ангийн үндсэн чиглэлийн нэг бол хөлийн бомбтой аюулгүй байдал. За хөлийн бомбтой аюулгүй байдал хөлийн тухай хууль болон иргэний засгийн аюулгүй байдлын хөтөлбөр үндэслэн 24 цагийн хугацаанд Чингис хаан олон улсын агаарын замын бомбын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хамрагэрээ Монгол улсын хэдийн шалгалт хэллээ. Сайн байна уу? Гарцнаг MR 811 онгоцон зүйлстэйгээ дуустал зорч байгаад билээ. Бодлоо. Тухайлбал бид бүхэн хөлийн бомбд эмх цамбараагүй байдал үүсгэс урьдчилан сэргийлж, бомбын аюулгүй байдлыг хангах манаагаар болон техникээр хянах манаагаар 24 цагийн хугацаанд бомбын аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиглэл байгуулга, хөлийн хяналтын болон харилцан ажиллагаатай байгууллагатай хамтран бомбын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хууль зүйн хэл хамгаалах ерөнхий газрын удирдлагаас 2023 онд Чингис хаан агаарын замын бомбдод шалгачгүй шалган нэвтрүүлэх цахим гарцыг ашиглаж байна. За одоогоор Монгол улсын иргэд цахим гадаад паспорттой иргэд маань тэр гарцаар нэвтэрж байна. За энэ хуучин уламжлалт шалган нэвтрүүлэх кабинаар гарах цахим гарцаар гарах хоёрын хооронд хугацааны хувьд даруй 2 дахин бууруулсан ийм үзүүлэлттэй байна. Та үндэсний цахим энгийн паспортоор цахим гарцаар үйлчлүүлэх бүрэн боломжтой байгаа. За та энэ цахим гарцаар үйлчлүүлснээр та очир дараалал өөрөөгөө шалгуулж нэвтэрнэ гэсэн үг. Та энэгээр үйлчлүүлэхдээ анхаарах нэг 3 төрлийн юм байна. Та нүдний шилээ авсан байх хэвээр. Одоо тэр царай таних төхөөрөмжн дээр нүдний шилээ заавал авсан байх хэвээр. Ачаага жоохон доошлуулад энэ мэдрэгчнээс жоохон доогоор байх хэвээр ачаач. Тэгээ овор ихтэй ачаа авч орж болдгоо. За би танд эхний нүүрэн талын өгөгдөлтөй хуудсыг ингэж харуулад Тэ дараагийн удаа та өөрөө дарж явна. За ингээ баримт бичиг аавна гэж байгаа. Тэгвэл одоо нөгөө талдаа болохоор бас яах вэ? Орох чиглэлтэй 4, гарах чиглэлтэй 4 байгаа. Нийт 8. За та ороорой. За тэр улаан зураасны тэнд очиод та камер руу хараад хөдөлгөөнгөө зогсоорой. За ингээ та өөрөө шалгаад нэвтрүүлчлээ. Ингээл болоо. Цахим гарч бол маш их үр өгөөжтэй юм байна. Тэгээд та бүхнийг бол юм цахим үнэлгээ 10 жилээр авдсан байлээ шүү. Энэ үнэлгээтэй байвал та асуудалгүй юм байна гэдгийг мэдэрлээ. Өөрөөр хэлбэл та бүхэнд баярлалаа. Уг нь ингээд нөө ийм паспорт авчаад нэг ч энүүгээр ордгүйсэн байхгүй. Сая айгүй хоочтой байсан хажуугаар нь гараа авсан ч над хачин сайхан санагдаад ямар сандаа нөхрийгөө дуудах гэж хэсэг болтгонж одоо би уцаар нь дуудаад цахимаар гаруул айгүй аятайхан байна гэд ах トゥ нартаа хэлэх гээд 20 тун явж байгаа л да. Тэгээд хэлэх гээд л байж гоё юм. За та цахим гарцаар үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах ёстой. Үүнд та үндэсний цахим энгийн албанд дипломат паспорттой байх ёстой. 18 нас хүрсэн байх ёстой. Овор ихтэй ачаа авч яваагүй байх ёстой. Мөн та царай таних төхөөрөмжн дээр очиод малгай, нүдний шил, маскыг бүрэн авсан байх ёстой. Иргэн та цахим гарцыг сонгон үйлчлүүлээрэй. Алт холын хүний нутгийг зорих зорилго олон янзч гэлээ. Эргээд ирэх зорилго нэг л үнэт зүйлд огтлолцох болов. Энэ бол эх орон. Элгэн садан хайртай бүхэн тань. Унсан газар угаасан ус тань энд хүлээн буй. За, их ордоо ирсэн. Сэтгэл ямар байна? Маш өндөр байна. Тэгээ хоёрсандаа баяртай байна. 5 жил гарсан 6 жил орчим болно гэж. Сиднейд сурдаг. Тэгээд жилийн өмнө ирчээд одоо дахиад жилийн дараа ингэж ирж байгаа. Тийм. Нэг сар л байх юм уу? Их ордоо ирсэн сэтгэл ямар байна? Данаа гоё дээ штэ. Тийм штэ. Тэнцэн нэг ажлаа сураал жоохон хэцүү. Тэгээд их орондод автаа морил хэрч амар гоё амт. Уйлах гэдэг.
10 хоног яваад ирлээ. Японы Нигата мужид ирээд их хоног. Одоо 8-аас 9 хоногийн дараа. Сүүлийн хоног болохоор Токиод явж байна. Нэг гадаадд чи одоо тэгээд дандаа гадаад хүмүүстэй харилцсан. Тэгээд анх удаа Монгол их орондоо тавтаа морилохоос их сайхан сонсогдож байна. Нутагтаа ирсэн сайхан байна. 10 хоног яваад ирэхэд бас нутгаа санд юм шүү дээ. Мэдээж хэлчин гэдэг чинь одоо нэг хэлний батлан хамгаалахыг хариуцж байгаа хүмүүс. Тэгэхээр маш хариуцлагатай хүмүүс. Тэгээд энэ ажлыг үргэлжлүүлээ сайн гүйцэтгэж байгаа та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Ястаа гоё үйлчилгээтэй шүү, баярлалаа гэж хэлмээр байна. За. Элчин шалгагч нартай одоо ажлын өндөр амжилт хүсье. Эх орондоо ирээгүй байж байгаа 7 жилийн дараа ирж байгаа хүн магадгүй ингээд баримтчийг шалгуулах гал эрэхтэй л одоо нүдэнд нь нулимс цэлэгнэл зогсож байгаа тохиолдол. Тэгэлгүй яг уу бид одоо ингээд миний хувьд бол 2-оос дээш жил ч юм уу те жоохон удаан Монгол орондоо ирээгүй удаж байгаад ирж байна гэж хүмүүст бол шалгаж дууслаа. Та эх орондоо тавтай морил гэхэд хүн бол бас нүднийх нь нулимс нь цэлэгнэл зарим хүн бас уйлдагч хүн байдаг. Ямар гоё ингээд би чи ингээд тосоод авах эх оронтой дээр штэ гэдэг. Эргээд ирэх эх оронтой байна гэдэг агуу их тансаглал гэдэг. Хүний нутагт 2 хоноод ирсэн ч бай. 20 жил болоод ирсэн ч бай. Таныг угтан авах хамгийн ихний элэг нэгтэн бол хэлчин шалгагч байх болно. Агарын хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж буй. Хилийн цэргийн тэг 218 дугаар ангийн хэлчин шалгагчдын тухай бэлтгэсэн нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Та эх орондоо тавтай морил. Эх орондоо тавтай морил.